Хээл тээсэн эр. Хэн нэгэн гүзээтэй эрхмийг энд хэлсэнгүй. Хээлтэй гүү гэж дуулснаас хээлтэй эр гэж дуулаагүй үзэгчтэй чухам хэнийг хэлэхэд гэж гайхаж байгаа байх. Хээл гэдэг олон утгатай. Хээл хахуул гэж нэг утга байна. Хээлтэх гэж нэг удаах утга байна. Ямар ч аль нэг утгыг нь таширлуулан Ширнэн бандын Адшаагийн эрхмийн тухай энд өгүүлэх гэсэн юм. Энэ хүн эрх сонгуульд ховдод нэр дэвшгээр горилж буй. Их л эрдэнэс бэлтгэлэн базааж сонгогчдод таалагддаг гэж чармааж байгаа сургатай. Гэвч түүн цайн алдрын хажуугаар муу нэр даанч олон. Бичигтийн бомтоос төрсөн тэр бомтон хэмээн олноо цоллогдож ганц худгийн шоронд 60 хоног саатаад гарсан зартай. Ер нь түүний байнга өөрийнхөө нэртэй хамт тээж явдаг нэг зүйл бол хээл хахуул. Мань нэр хизээний хээл хахуулын хэрэгт дам болон шуудаар холбогдчихсон тууж явдаг. Гайл ерөнхий газрын эрсдлийн удирдлага хяналт чалгалтын хэлтсийн дарга хийж байснаас өөр тэргээд нэрлчих хувийн бизнес компани бүхэн гинтэл дэлхийд ахааргүй тэр бомтон болчихсон учраас олны харагдах нь ч бас аргагүй юм аа. Оргооч биш байх гэж жиг зүг хэлцдэг хүн ч бий. Түүний нэр дээр данстай байдаг ганц компани бол Улаанбаатар мэд эмнэлэг. Тэрээр энэ талаараа өөрөө нэг тийм үл оошоос нь тайлбар хэлж игдэг. За би нэг тийм томч бизнесмен биш. Эмнэлгийн бизнес эрхэлдэг. Өөрийгөө л нэг болгочих хэмжээний. Илүү гарсныг нь нийгмийн сайн сайхны төлөө зориулчих дайны. Архуу хүний үг мөн биз. Уг нь бол бизнесийн угшил түүнд бий нь бий. Улсын хурлын гишүүн Ажлаан Батардны Шунгалайн Батхүү Монгол глобалын гам баяр нартай зэрэгцээд ганцхан 8 хийж байсан юм билэ. Гэвч ганцаас олоогүй хөрөнгийг гайлаас олсон бололтой юмдаг. Ер нь төрөөс төрсөн тэр бомтонгийн хэллэгийн анхны иш дүр нь түүний гэж үзэх нэгэнж байдаг. Ямар тааш тэрээр өнөөдрийг хүртэл их хөрөнгө хуримтлуулж чадсан хэдий ч сайн нэрийг хараахан хуримтлуулж чадаагүй байна. Адшаа өөрийн санаачилгаар Ховд аймгийн төвд Гандан Пунцагт огчоолын хийд 108 сургыг барьж байгуулсан нь сүсэгтэн олны санаанд нийцсэн ажил болсон гэдэг. Нутаг орондоо гар татдаггүй гэх түүний бэл бэнчингийн их үүсвэрл одоо олонд эргэлзээ төрүүлж байна. Ямар бизнес эрхэлдэг нь олон нийт төдийлөн ил болоогүй атал Монголын толгой баячуудын дунд нэр нь бичигдэх нь хардах гол үндслэлж болж мэдэх юм. Айлын Баатарын хахуул авсан хэрэг шалгагдаж нийгэмд дуйлайн шууган болж байхад нэгэн нэр байн хамт дуулаж байсан нь Адшаа. Гэвч Баатар хахуул авсан хэрэгтээ 8 жилийн хорийн хял сонсож харин мань Адшаа хэрэгээ суураад үлдчихсэн. Өөрөө бол мөрдөн цуу шалгуулад үнэн мөнөө тогтоолгод гарч ирсэн. Энэ дуйлаанаар миний барцад арилсан гэж хэлжээ. Гэтэл үнэндээ энэ түүний мөнхийн барцад байжээ. Хээл хахуул авсан нотлогдоогүй ч олон нийт түүнийг төрөөс төрсөн тэр бомтон гайлын авилгаар хөлдсөн гэдэг хардлагын тамгыг нэрэн дээр нь нэгэнт дарчихсан байлаа. Адшаа улмаар улс төрийн эрх мэдэлд хүрэхийг илэрхий санаархаж эхэлсэн магадгүй төрийн хаялга эрх мэдлийн амтыг мэдэрсний дараах санаархаж байж мэдэх юм. Тэрээр сонгуульд нэр дэвшихийн тулд ихээхэн чармаалт гаргаж бөгөөдөг. 4 жилийн өмнө ховдчууд түүнд итгэл үзүүлээгүй. Тэр үг нь Монгол ардын намын гишүүн. Харамсалтай нам нь түүнд 2012 оны сонгуульд нэр дэвших эрх өгсөнгүй. Намдаа гологдсон гэсэн үг. Ингээд би даа нэр дэвшээд сонгуульд ялагджээ. Гэхдээ энэ түүхийг тэр өөрөө тайлбарладаг. Уг нь илт давуу ялсан атал авсан саналаа лойрд болчихсон гэж ярьдаг. Сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрлгүй хэрүүл зарга үүсгэж хэсэг явсан ч амжилт олоогүй. Үүнийг унсан бүхийн тайлбар визээ хэмээн орхих нь зөв байх. Ялагдсныхаа дараа тэрээр эрх баригч болсон ардсан намд элссэн билээ. Тиймээс түүнийг улс төрийн үзэл баримтлал, тууштай байдлыг эрхэмлдэг хүн гэхээсээ илүүтэй эрх мэдлийн жим дагаж явдаг нэгэн гэж дүгнэж болмоор. Түүнд эрх мэдэл юу юунаас илүү хэрэгтэй байгаа нь илэрхий. Үүнд ямар нэгэн учир шалтгаан байгаа. Хэрвээ тэр ардсан намд элсээгүй Монгол Ардын намын гишүүн хэвээрээ байсан бол авилгатай тэмцэх газар түүний хэргийг сөхөж шалгаж магадгүй байсан байж болно. Адшаагийн хувьд одоо ч тэр аюул занал бүр холдчихоогүй байна. Хээл хагуулын хэргийн хэн ямараарч сэргээн шалгаж мэдэх учраас түүнд айх айдас шалтгаан байнга бий. Ийм нөхцөл түүнд улсын хурлын гишүүний халдшгүй дархан байдал аврал байж мэдэх юм. Авилгатай тэмцэх газраас түүнийг овоо хараандаа байнга байлгадаг юм болов уу гэсэн хардлагч бас хүмүүсийн дунд төөрч явдаг. Түүнийг хээл тээсэн эр гэж дэмийчнийг хэлчихсэнгүй. Тэр үргэлжил хэл ам хээл хахуулд орооцолдчихсон явдаг учраас байнга тээж явдаг гэх утгыг дагуулдуулсан хэрэг. Өөрийн танил талыг ашиглан улсын хилээр олон мянган тонн ноол урыг татваргүйгээр гаргасан хэрэгт байнга шалгагдаж байсан тухайч дуулдаг. Их хэмжээний мөнгөн барьцаа төлж гадуур шалгагдаж байгаад тухайн хэрэг замхарсан сурагч бай. Гэтэл саяхан нэг том дуйлаан дэгдсэн нь
Манай эрүүл мэндийн спортын сайд Шийлэг дамбын авилгын хэрэгт бас нэр холбогдчихсон тууж явна. Мөнөөх алдартай 500 сая төгрөгийг Шийлэг дамбад өгсөн гэх хэргийн цаад эзэн нь адшаа байх магадaltaй гэсэн мэдээлэл гарсан юм. Монгол Японы хамтарсан Улаанбаатар бэд эмнэлгийг нийслэлд байгуулсан учраас эрүүл мэндийн спортын сайдтай холбогдох шалтгаан түүнд байж бас болох юм. Ямар нэг сэжжин байсан учраас л холбогдуулан шалгасан нь мэдээж болов. Авилгын дуйлаанд мэдээж олон хүн холбогддог. Гэвч адшаа шиг дахин холбогдох нь үгүй. Энд хизээнийл хээлч гисэн явдаг гэх агуулгыг хизээнийл хээл хахуулд холбогдчихдаг гэдэгтээ дүүцүүлж адилтгалаа. Адшаа бол хөрөнгөтэй чир, хөөтэй чир, бас хээлтээр. Муун дэрийг усаад жарилдаггүй, харин хээлийг бол хайж болдог. Тэрээр тун удахгүй хээл хайж улс төрд шинэ хүн болж тодрон гарч ирэхийг үүсэхгүй. Учир нь хээлтээр ардсан намын хамгаалтанд байх хугацаа нь дууссан учраас нэр дэвшиг мандаад олдохгүй бол дахиад намаасаа гараад бие дааж нэр дэвшиж магадгүй гэсэн яриач бас явж байна. Түүний талаар ерөнхий зураглал төсөөлөл ийм л байна.